Өнөөдрийн хичээл бол IELTS Speaking Ain. 3 дугаар хэсэгт нарийн төвөгтэй сэдвүүдийг гүн гүнзгий задлан шинжилэхэд зориулагдсан. Энэ хичээлээр бид хувийн жишээнээс хэрхэн татгалзаж, нийгэм болон дэлхийн нийтийн өнцгөөс макро түвшний сэтгэлгээг хөгжүүлэх тактикуудыг судална. Таны зорилтод Band. 7.5 оноонд хүрэхэд зайлшгүй шаардлагатай чадруудыг эзэмших болно. IELTS Speaking Ain. 3 дугаар хэсэгт бидний хамгийн их гаргадаг алдаа бол хувийн туршлагаа ярих. Шалгагчид таны хувийн жишээнээс илүү өргөн хүрээний асуудлыг хэрхэн задлан шинжилж чадаж байгааг үнэлдэг. Anecdotal evidence. Буюу хувийн жишээнд хэт баригдах нь таны үгийн баялаг болон дүрмийн бүтцийг хязгаарлаж өндөр оноо авахад саад болдог. Үүний оронд нийгэм, соёл, эдийн засаг эсвэл дэлхийн нийтийн хэмжээний үр дагаврыг хэлэлцэх нь таныг гүн гүнзгий сэтгэдэг болохыг харуулж, Band. 7.5 оноо авахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Нарийн төвөгтэй сэдвүүдийг хэлэлцэхэд академик үг хэлэхүүд маш чухал. Эхнийх нь Implications. буян үр дагавар, нөлөө. Дараагийнх нь Repercussions. энэ нь ихэвчлэн сөрөг үр дагаврыг илэрхийлнэ. Prevalent. Гэдг нь нийтлэг эсвэл түгээмэл гэсэн утгатай. Харин Facet. энэ олон талт асуудлын нэг хэсгийг илэрхийлнэ. Хийсвэр сэдвүүдийг хэлэлцэхэд 2 дугаар болон 3 дугаар нөхцөлт өгүүлбэрүүд зайлшгүй шаардлагатай. 2 дугаар нөхцөлт нь одоо болон ирээдүйн бодит бус нөхцөл байдлыг илэрхийлдэг. Жишээлбэл If governments were to invest more in renewable energy, the environmental impact would be significantly reduced. харин 3 дугаар нөхцөлт нь өнгөрсөн үеийн бодит бус нөхцөл байдлыг илэрхийлэхэд хэрэглэгдэнэ. Жишээ нь If society had prioritized education over material wealth in the past, we would have seen fewer social inequalities today. эдгээр бүтцийг ашиглах нь таныг Grammatical range IIG. илтгэж өндөр оноо авахд тусална. Band. 6.1 болон Band. 8.1 хариултын ялгааг харцгаая. Band. 6.1-ийн жишээ бол I think people should care more about the environment because it's important for our future. энэ нь энгийн хувийн үзэл бодол тулгуурсан гүнзгий задлан шинжилгээгүй хариулт. Band. 8.1 хариулт нь From a broader societal perspective, a fundamental shift in collective consciousness towards sustainable practices is imperative, as continued ecological degradation poses significant existential threats to future generations. Энэ нь академик үг хэллэг, нарийн дүрмийн бүтэц болон макро түвшний сэтгэлгээг агуулсан байгаа биз. Хариултын бүтэц. Part. 3-нд Fluency and coherence IIG. хангахад маш чухал. Бид гол санаагаа тодорхой илэрхийлж, дараа нь түүнийгээ батлах тайлбар эсвэл жишээг нийгмийн түвшинд өгнө. Эцэст нь тэр санааны өргөн хүрээний үр дагаврыг хэлэлцэн дүгнэх ёстой. Ингэснээр таны яриа логик дараалалтай, ойлгомжтой болно. Одоо дасгал ажил хийцгээе. Асуулт. Do you think technology has made people more connected or more isolated globally? Хариулт өгөхдөө хувийн туршлагаа ярихаас татгалзаж технологийн нийгэм, соёл эдийн засагт үзүүлэх өргөн хүрээний нөлөөг авч үзээрэй. Жишээ нь Digital divide. Global communication. Filter bubbles. Зэрэг ойлголтуудыг ашиглан хоёр талыг нь гүн гүнзгий задлан шинжилж болно. Баяртай.